17 дугаар жарны ялгуусан хэмээх модон морин жилийн аврын дэргүүн сарын шөнийн 3-ны адуу чинэг төлөвлөгөө хөтлөгч та бүхэндээ хүргэж байна. Арлан гурван зайд онгон том болог өөш мөрөн хөшөө өргөө том толгой гээд Даргангийн цэнхэр хязгаарын олон сайхан домогт нутгуудын нэг одоо нутгийн олон сайн уяачдын үр сад болсон энэ сайхан адуучин залууч өнөөдөр шөнийн 3-ны таны хиймрийг асаахаар адуучин нөхцөлд орцод бэлэн болжээ. Эхний адуучин Баянбагийн адуучин Амир мэдээ. За өрөвд мормортой шүрхээр хэллээ. За сум сайхан тогтоохон тайван байгаа маа да өрөв тонгоноо. За урганы залгаа цээжин дээрээс аваулаа. За орлон их байцуулын их адуун сүрэг эдүүгээ цогтож тэр адууг сайхан адуулж үр хойштон сургаалan харилж яваа. Мишгэн баазар авгаан багш борын дондоггүй бор халтаргүй гэдэг Улын сумын Баянбагийн адуучин Дорд дэрэм 3 дахь адуучин. За Дорд дэрэм хөдлөө тонгоноо. За урганы үзүүр хаваас сайхан хурдтай ирчлээ зөрөгтэйхэн шүүрлээ. За уул хоёрны адууч дээр нь тун шалмгай байх чинь вэ өнөөдөр ер нь зөрөгтэй аль болохоор хурдан ирчтэй давхил дундал шүүрхийг сэсгэж байна. За Баянбагийн 4 адуучин 4 дахь адуучин ухт хоёр гарч ирлээ. За лөө тонгоноо. За явсан да урганы зэжин дээрээс. За уул уян сумаас хойш 30 км-ийн зайтай Баян хонгох гэж энэ сайхан тарим эндээд одоо адуучин нөтрүүлгэн бид бэлтгэж байна. За ганхуу сайхан зарим сартай зэрдмөртэй хөдөллөө солгой болов. За урганы хувийн дээрээс авчаа. Өнгөрөөд гарчих шиг болсон. За Монголын адууны соёлын бас нэгэн сайхан голомт нутаг. Яа харахгүй одоо орлоо нутаг. За орлоо адууны гол голомтул одоо Сүхбаатар аймгийн уул уян төвшин ширээ сум. За тэгээд зүүн баруун талаараа галшираа дуутайгаан. За нэг самардаа тэгээд хоёр дахь оргоны хувьлаа. За тэгээд зүүн талаараа Даргангийн жижиг зэрдүүдэд дуутайгаан баруун талаараа тайж бэнд дуутайгаан гэж төлөвлөсөн Монголын хурдан адууны томоохон голомтул яахан аргагүй. Ер нь адууны соёлын, адуу идлэх соёлын гайхамшигт төгбөл яахан аргагүй. Сүхбаатар аймгийн уул уян сумаа. Жаргалан тугийн адуучин баазарын мөнгө жаргал. За мишгэн баазаргаа гэж алдарт хүүхэн шүүлэнгүйтэй одоо аав нь найзуулсан тэр хүний сэрүүн тунгалагт нь харж байсан. Ийм одоо яач баазаргаа бол олон сайхан хурдан адуутай. За сайхан шүүрлээ мөнгө жаргал адуучин. Байшин дивизийн нааданд одоо зузаан бар хүн автан цуг нааданд явж байсныг одоо дурсан ярина. Арийн хэмрэл нэвтрүүлгээр энэ яриаг тавхан түргэн хүүхэн жүүлэнгийн хээр адуу гэж одоо зартай хурдан адуу. За мөнгө жаргал сайхан шүүрсэн. За хөдөллөө за шунхаалцмар шугам шиг явж байна. За даваа тарч сайхан шүүрлээ. Сайхан шүүрлээ. Сайхан ч явсан халзмар нэр. Ямар ч хөдөлгөөг одоо аргагүй зоригтой мөр байна. Дараагийн адуучин бол Тэгшүүгийн адуучин Эрдэнэ бат гарч ирж байна. За зүүн тишээгээ Норлоо нутаг руу бол одоо адуугаа эдэлдэг нь бол энэ залуучуудын унсан моридноос бол одоо харагдаж байгаа таах анзаарч байгаа. За Эрдэнэт хөдлөө солгойгоор араш өрхөн тонгондоо. За бадамдчлаа. Мордын хөнгөрцөн, гойлцсон байдал, эдлэгдсэн байдал энтрийг харахад одоо энэ мордоо сайхан эдэлж бас л тэр одоо морьтой Монгол наадмын уриалгыг бол одоо уу хайлан дамжиж байгаа бол уянчууд бол 90 жилийн хаагаар одоо морьтойгоо наадцгаанаа, морио унаж наадамдаа гэж. Жавхлан тугийн адуучин Баян мөнгө. Сэй харамч за энэ тарлаа дарж ирлээ тонгоод одоо ингэж авбуцаа хоёдоо. За энэ аргагүй нэг адуучин хүн сүргийн бэлчээр за ялангуяа тэгээ олон хүн зүгэлсэн газар ингэж биеэм барихгүй зоригтой ингэж одоо таван гайх болнаа гэдэг бол одоо сайхан байна. За хэдэлээ за түрүүч халтармаар болтой. За сайхан да. За цартай халтармаар бол ер нь тун сайхан шугам шиг сайхан явдаг мөр байна. Ямар ч хажууд тийшээ хазайд налах юм байхгүй хүн донгойчгоо хажууд нөр унжиж чад байхад л яг чигээрээ зүтгэж байна.
Хөлтөгийн гадуучин Санжаасрын бүгэн ноёны алдарт үйсэн хонгорууд одоо яг энэ нутгийн мган гадуу хөлтөгийн гадуучин Санжаасрын за хэдэлээ Санжаасрын бас зэрэгтэй явж тонгонд ах за уул үений залуучууд нь уур газар үлдээх хүн тун хуралтай байна. Эндээс ингээ харах юм бол ер нь одоо дэлгэр багийнхан эхэлнэ. За тэр Санжаас өрн сайхан шүүрсэн. За гүрэгч авармартай хөдлөө. За урхан за ховын дээрс амтсан даа. Ширүүхэн гарсыг өнгөрдгийн даван дээрс ховын дээрс хөдлөж явлаа. Тонгоосоор бол яг л ховын дээр ирж таарлаадах нь. За энэ тал нутгийнхан бол одоо ийм богинохон дөрөөтэй одоо 5 нар харуулнаа гэж ярьдаг мөрөөлөг болох та. Тэгэхээр эрхэм телевиз үзэгч Монголын ард түмэн та бүхэндээ Морлон Иржүү 17 дугаар жарны ялгуулсан хэмээх модон морин жилийн сар шинийн зөвхөн халуун мэндийг өргөн дэвшүүлж байна. Тэгэхээр бид бүхний хувьд бол бас онцлог сум тэгээд энэ жил уул үеийн сумын маань түүхт 90 жилийн ой болох гэж байгаа юм. Тэгээд 90 жилийнхээ ойг өгтөж өнөөдрийг энэ адуурчин тэмцээнийх ч гэсэн бас нутаг орондоо бас Монгол телевизтэйгээ хамтарч хий гэдэг ийм санал санаачлагыг гаргаад өнөөдөр зохион байгуулж байна. Уул үеийн унаг бол бас үнэхээр хурдтай гэдэг нь бол Монгол орны өнөө цагийн одоо бас олон улсын наадамд бол амжилтаараа харуулж байгаа гэж бид бүхэн бодож байдаг. Адуучны нэвтрүүлгийн морьтой уралт тэмцээн эхэлж байна. Авир мэд ургаллаа. За халзаад хамгийн түрүүчийн халзаадаг уралдаад авсан морин дээрээс хуулуулсан. За морьтойгоо шүлтээ гэж бодсон бол одоо ширэгдэж байна. За яг өнгөрч байхад нь халзаад ургалцсан. За тэгээд яг суудгийн даван дээр морин дээрээс хуулуулаад уургатайгаа үлдээд уул нь хоёулантай нь үлдээ гэж утсаа өрөөд байна. За тэгээд хөлөө түрг олсон. Дагаж гүйж байгаа тэгээд суугаад авлаа. За эрдэнэ дэлгэр ургалнаа одоо. За эрдэнэ дэлгэр чиш адуу сайхан. За хайр адуу. За гоё доо. Яг ингэж согсож байгаа сууж гэж ургалах хэрэгтэй байгаа юм. За дараагийнхын ч ургалж байна. За эрдэнэ дэлгэр бол одоо нэг дор 2 удаатай үлдлээ. За самбатаваа. Эхний хатуу гэргүүлж ирвэл болтолчаа. Тэгээд ахаад үлдсэн одоо за харъя. Сард адуу ургалаад эргүүлээд болтолсон. Тэгтэл араас нь ахаад адуу дөрөнгүүд нь тэрийг амжаад ургалж чинь буруу талаас нь тэр гараа шилэмдэж амжиж байна. Бас тэр хооронд тэр их тайван хараатай байгаа. За саарлмаар харин жинхэнэ сууж байна. Тэр өөрөө гიშгдэл засаа суучж байна. За үнэхээр сайн урган морин бол харагдаж саарлмаар. За суух адуу читэйхэн сайхан орж иж байна. За Баттрын хувь тунраа за хайр адуу шуургацсан. Одоо харин урган морийг харин за хонгор морийг сайхан сууж байна. Тэсэл намайг дэвч зогсоод өгч байна. За сайхан жургалсан. За яг л дардгаараа дарсан. За хонгор морины хөлийг харъя урган морных нь. За шүүгчдтэй болоод одоо уурган морин хэр сурсан байна вэ гэдгийг давхар хараарай гэдгийг хэлсэн. Дэлгэрийн үлдсэн урган. За үлдсэн харин сайхан ургалжлаа шүү. Түрүү одоо уурга бариад алдагдсан. Саяуд хайргууг одоо сарваных нь урдуурлж хэрэг гаргаад ирж байна. Тэр бүрэн морь сайхан суулаа. Дэлгэрийн гадуу чи эрдэнэ ут ургалнаа одоо. За эрдэнэ утаар шадууч мөн. За тэр хүрээд за гоё доо. Яг л нэг шургааны уургууд энэ байна. Сая бол хээрмөрүүдгээр дагаад хөдөлж байгаа адуун чирэгдээ түүнээс үл яг л зогсоо гоё сууж байна хээрмөрүүд гоё ургалсаа. За харъя тэр. Гоё хэрэгүүллээ тэр хээрмөрний тэр сууж байгаа хойд хоёр хөл дээр урагшаа. Булгаад орж ирж байгаа тэрийг та бүхэн хараарай. Тэр. Тэгээ ахаад дагаад явчлаа. Хээрмөрүүд сайн урган мөрүүд байна даа. Багшаархан мөр байна. За дуучны нэвтрүүлгийн явган шургуулж ургах тэмцээн эхэлж байна. Монгол Улсын сайн малчин цалыг сар шинийн босгон дээр үзсэн Улсын сайн малчин баяр сайхныхны адуу уул үений арын одоо олон сайхан адуунууд бүгд одоо хурааж авчирсан байна. За авир мэд хөдөлгөө одоо явган за хонгор алга адуу халзаа адуу за сайхан ургалсаа за морин дээрээс чирэгдээд алдагддаг чавэр өдөө за урдуур дараад авч байна. Самбата байна. За бор халдваргай гэж Хэнтийн Скватер аймгийн сайн уяач өнгөрсөн жил зүүн бүсийн Хэнтийн уралдаанд
Хурдан халиумрын 3 турдлуулсан дорногын ихэд төрүүлгсэн тэр хүний одоо хүү бор халтруугаан халтрын авир мэд тэрэн орлын хошууны одоо Ахмад уяачдын нэг мөн одоо байцуул энэ хүрэн адуу далиун ногооны адуу гэдэг энэ олон адуугаас сайхан сүлдсэн ийм хурдан адуутай ийм өгөн бурд уяачийн хүүн авир мэд адуучин бол за дөрөн дээр нь олон адуурж өгч вэ. За саарлат ургадаад за эргүүлсэн дөрөн өөрөө гүйлээ. За дарахгүй адуучин хүн юм багшаа. Одоо тонгорч хэрэгтэй байгаа даа. За арай шурдан яваад байна. Өөрөө хөлөө олж амжихгүй шиг байна. За ийм сайхан овсгоотой адуучин хүн за татсан адууыг дөрөв хөлөндөө шараад унссан. За тэр хооронд нургаа мулталчаад авка зайдалчих гэсэн чинь даваад мордчихлоо. За одоо энэ хооронд харин тонгорч байсан. Гэхдээ адуу нэг хэрчтэй явсаа хөл жамжааг байсан. За тэгэх юм бол тэр одоо бүрэн одоо адуучны хавыг үзүүлэх байлаа. Тэгтээ сайхан ургаж сайхан татж байгаа. Түрүү сайхан ургуулсан мөртөө одоо за ганц хад ирж байна эрдэнэлгэлдээ. За энийг сайхан ургуулж гоё доо за хараад шургалаа. За ирчээ авсан. За гоё. За энэ л одоо жинхэнэ шургаа юм да. За хань өөрөө өвдгөлчлөө түүнээс бол босод тэр дэм шиг босоод ирэх байлаа. За харъя. Хараад яг ирчээ авсан. Яг гоё юун дээр нь яг хийг гişгдгийг нарж таараа. За өөрөөс боссон одоо нараа төрүүлээ босчихлоо. За тэгшүүгийн адууч хэлж байна. Алтан баяр. За эрдэнэ дэлгэр сайхан ургалаа. Марта цөөх адуу сайхан ирлээ да эрдэнэт. За хэр халзаад өгч дорн тогтоогоод авлаа. За толгой олсон байхад бол алдахын зөвлөнгөө хүн байна. Эрдэнэт бол түрүү мартаа бас сайхан ургалсан эрдэнэт. Энэ бас тэгээд шунда бэрта тэгээд бас их эвтэй хараатай одоо урагч байна. Баатар аймгийн уул уян сумын Баянбагийн адуучин авир мэд халтрын авир мэд за хонгор халзаа адууч ирнэ авир мэд сайн хавчиж байна. За дээлэн тайлчаад ирнэ тун тухтайхан бүлгүүлж байна авир мэд. За ичсэнгүй сайхан тогтлоо энэ цаашаа бүлгсаар л байна. За бор халтргаа гэж орлон сайн уяачдын нэг тэр хүний хүү сүүлийн жижигдүүдэд халтргаа амрдвал энэ хинтийн нутгаар олон одоо ариг төрөө авч өнгөрсөн жилүүл ялангуяа Баянбагийн адуучин ухт хоёр бүлгүүд за хонгор адуу ер нь тавиагүй байхад л жигтэйстэй дараатай байхад л самрах гэдэг хонгор зэрэг за хөдөллөөд за ухт хоёр тэсэндээ хараатай тэнцвэр олчжээ одоо бүлгүүд авчлаа. Очихгүй байна. Огт хоёр бол эндээс сая энэ хоёр зайдад хоёр тийш актер замчаад үлгсэн шүү. Хэрэлэг адууч ирсэн байна Алтан баяр. За хэрэлэг адууч заахаа. За Алтан баяр шань ойчхоргүй байна да. Нэг хажуудаа нь гарснаа буцаад наалтчлаа. За харъя. Тэр энэ цаг тусаад тэр урагшаатыг явсан хажуу тал дээр яаштай гарч үтсэн. Тэгтээ бүрэн дээр нь бол хөл сайн хавчиж шүү. Сугнаас ултарсан ч гэсэн. Өнөөдөр бол ингээ шинийн 3-ны 3 дахь сурвалдуугаар нь Сүхбаатар аймгийн уул уян сумын орлын олон хурдан адууны хөлчээрээс өрч байна. За Баатар жиблгүлээ. За хараад чарин замналаа урагшааг цавхгүйш үлгдэг адуу байна. За одоо очихгүй байна Баатар жив. Тэг гинтгэл зайлал хөндлөнгий юм гарахгүй бол Баатар жив бол унахааргүй боллоо. За толгоогоо дөрөө хийгээд энэ бас л эвгүй сая хойшоног сугалж шахаж байгаа сайн атгажаад илнээс хөлнөөс үл. Яг ч санжаасрын бүлгүүлнэ одоо. За саарлалдууч за цаг туссаад үлгсэн та за санжаасрын маань урд руу нэг тангаагаад тэнцвэрээ олоод авлаа. Одоо бол унахгүй хаа очихгүй. За энэ тэр нэг урагшаа нэг тангаас нэг хараатай байгаагийн жишээлтэй. Сайхан хараатай тэнцвэрээ сайхан зөв зохицуулж чадж байгаа. Сая үл нүдэнсэн бол сая урд руу тэгэл ойчсан. Амжилт тогтоож байна. За халтрын авир мэд шагналаа гардан очиж байна. За авир мэдэд алтан медаль өргөм жилийн хамт энэ жил улсын сайн малчны базад хангасан Монгол улсын сайн малчин баяр сайхан өөрийн хурдан өдрийн адуун сүргийг хан алтан жолоог мөн гардуудан өгсөн юм аа.